3D хэвлэх технологи. Ердөө 24 цагийн дотор ая тухтай стандарт хангасан өөсөйгүй тохилог хувийн суудастай болно гэд төсөөлдөв. Барилгын салбарын ирээдүйг гэгдэж буй 3D хэвлэлийн талаар та сонсож байсан уу? Тэгвэл одоо энэ тухай тайлбарлаж өгье. Өнгөрсөн 10-нд барилгын салбарт шинээр нэвтрээд байгаа 3D хэвлэх технологи нь барилга байгууламжийг давхаргаар нь тусгай машин ашиглан барьдаг хамгийн сүүлийн үеийн арга барил юм. Эдгээр авраг принтерүүд уламжлалт тоосго, мод, гангын оронд, бетон, унцар, тэрч байтугай шорон холц, эсвэл дахин боловсруулсан хог хаягдал гэх мэт хямд өртөгтэй боловч бат бөх материалыг ашиглан барилгын бүх явцыг дижитал схемээр удирдан ямар ч алдаагүй явуулдаг байна. Ингэснээр хүний хөдөлмөрийг хөнгөвчилж хэдэн 7 хоног, хэдэн сар зарцуулдаг байсан уламжлалт ажлын арга барилыг хамгийн хялбар хэлбэрт шилжүүлнэ гэсэн үг. Жишээ нь 2016 онд Оросын Москва хотно APS Core компани явуулын 3D принтер ашиглан нэг давхар 37 м2 талбай бүхий жижиг байшинг амжилттай барьжээ. Төслийн нийт өртөг ойролцоогоор 10,000 $10 болсон нь энэхүү арга барил цаг хэмнэхээс гадна зардал багатай болохыг баталсан юм. Хэдий хэвлэлтийн дараа цонх, дээвэр, дулаалга, будаг зэрэг ажлууд хугацаа нэмсэн ч гэсэн уламжлалт аргаас бага цаг зарцуулж байлаа. Учир нь 3D хэвлэгч 24 цаг тасралтгүй ажилласан ба хэвчлэн гар ажиллагаа эсвэл хэмжилтийн алдаанаас үүддэг саатлыг бүр мөсөн арилгасан юм. Анх 2000-ад онд энэхүү арга барилыг доктор Бяхрах Хошноёс гэдэг хүн Contour Crafting нэртэйгээр боловсруулж байжээ. Өдгөө Icon, APS Core, Winson зэрэг компаниуд уг арга барилыг дараагийн түвшинд хүргэж, байшин, офис, тэрч байтугай олон давхар барилга хүртэл хэвлэж байна. Тэгвэл одоо 3D хэвлэх технологи барилгын салбарын ширүүн өсөлтөнд өөрчлөлт авчирсан шалтгаануудыг илүү дэлгэрэнгүй харцгаая. 1. Зардлын үр ашиг. 3D хэвлэх технологи нь барилгын зардлыг 10-аас 30% бууруулах боломжтой. Жишээ нь 55.7 м2 талбайтай ердийн байшинг 3D-гээр хэвлэхэд ойролцоогоор $10,000 зарцуулдаг бол уламжлалт аргаар $20-30,000 зарцуулдаг байна. Тухайлбал Мексикийн Табаско хотод орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд 3D хэвлэх аргыг ашиглан 50 байшинг тус бүрэн $7,000-оос бага үнээр бүтээсэн практикийг хамгийн бод жишээгээр дурдж болох нь. 2. Хурд. Саяхан 130 м2 талбайтай байшинг 24 цагийн дотор хэвлэсэн тохиолдол гарчээ. Энэ нь уламжлалт аргуудаас хэдэн 7 хоногор хурдан байсан гэсэн үг юм. Дээрээс нь асар их зардал шаарддаг нарийн төвөгтэй загварыгч хямд бөгөөд хялбархан хэвлэж гэнэ. 3. Тогтвортой байдал. Энэ бол ногоон технологи. Уламжлалт аргатай харьцуулахад бетон холцын хаягдал 30% бага байдаг ба зарим тохиолдолд дахин боловсруулсан материалж ашиглах боломжтой нь давуу тал болж байна. Гэхдээ юм бүхэн хоёр талтай, аливаа зүйлд ашигтай тал байдаг шиг сул талууд үргэлж байдаг. Тэднийг нь дурдвал ган, шил гэх мэт олон төрлийн материал ашиглах бололцоо хомс. Том хэмжээний 3D принтер $500,000 үнэтэй байдаг нь жижиг компаниуд энэхүү технологиг нэвтрүүлэхэд саад болж байгаа. Мөн улс орнуудад 3D хэвлэх технологиор барьсан байгууламжийн барилгын стандарт хараахан нэвтрээгүй тул гэрчлэгээжүүлэхэд төвөгтэй байдлыг үүсгэдэг. Ихэнх принтерүүд зөвхөн жижиг, дунд хэмжээний төслүүдийг хариуцж чадна. Тэнгэр баандсан барилга эсвэл нарийн төвөгтэй дэд бүтцийн хувьд тус технологи нь арай л залуудаж мэдэх юм. Эрчим хүчний зарцуулалтыг ч мартаж болохгүй. Гэсэн хэдий ч дэлхийд дахинд салбартаа тэргүүлэгч байгууллагууд энэхүү арга барилыг ашиглан олон төслийг амжилттай хэрэгжүүлж цааш улам хөгжүүлж байгаа нь 3D хэвлэх технологид хөгжих, цонх, урагшлах ирээдүй байгааг батлан харуулж байна. Хятад улсад Winson нэртэй компани 3D хэвлэх аргыг ашиглан сар хүрэхгүй хугацаанд 5 давхар орон сууц вилла барьжээ. Харин Дубайд 3D-гаар хэвлэсэн дэлхийн хамгийн том барилга буюу 641 м2 талбайтай офисыг барихад ердөө $140,000 зарцуулсан байна. Тэрч байтугай NASA тэргүүтээ сансрын агентлагууд хүртэл ангараг гарагт амьдрах орчныг бий болгохын тулд сарны тоос зэрэг материалыг ашиглан 3D хэвлэх аргыг судалж байна. Харин Монгол улсын хувьд Улаанбаатар хот цаашлаад аслагдсан сум, суурин газруудад ч тохилог хувийн сууц нэгдсэн хотгоны зөв зохион байгуулалт бүхий дэд бүтцийн хэрэгцээ туйлын их байгаа. Үүний нэг баталгаа нь улсаас хэрэгжүүлж буй орон сууцчлах хөтөлбөр буюу ипотекийн зээл билээ. Тэгвэл үүний оронд Мексикийн жишээгээр иргэн бүр, өрсөн даалуу мэт эмх замбраатай зөв зохион байгуулалт дэд бүтцтэй хямд бөгөөд байгаль дээлтэй материалаар хийгдсэн хувийн орон сууцтай болвол ямар вэ? 4 жилийн өмнө л гэхэд Улаанбаатар хотод бүртгэлтэй 414.3 мянган өрхөөс 49.8% нь орон сууц, 50.2% нь гэр хороололд амьдарч байлаа. Харин 2024 онд гэр хороололд амьдарч байгаа өрхийн эзлэх хөв 44% болж буурчээ. Энэ нь 4 жилийн хугацаанд 6.2% ягц гаргасан гэсэн үг юм. Тэгвэл яагаад хотын төвд дээрээ давхралтаж чигцэлдэхийн оронд гэр хорооллыг бага төсвөөр хурдан хугацаанд
цэгцтэй байшин хороолол болох боломжийг сонгож болохгүй гэж. Мэдээж 3D хэвлэлийг анхлан нэвтрүүлэх, таниулах, олон улсын стандартын дагуу үйл ажиллагаа чиглэн явуулах, хүний нөөцийг бэлтгэх, Монголын уур амьсгал нийцүүлэн дулаан алдагдал багтаа байлгах тал дээр материал хийцлийн судалгаа явуулах гээд олон асуудалтай нүүр тулах хэдий ч энэ нь боломжгүй зүйл биш юм. Үүнийг аж үйлдвэрлэлийн салбарт Европ стандартыг нотогшуулж, импортыг орлох барилгын материал үйлдвэрлэж буй MAC компани жишээнээс харж болно. Тэд бетон хийцийн үйлдвэр, 3D принтинг студ зэрэг байгаль дээлтэй ногоон технологиг цогцоор нэвтрүүлж, аж үйлдвэрийн томоохон парк барихаар төлөвлөж байгаа ажээ. Ирээдүйн хотуудад байгаль дээлтэй материал, дизайн, гол үүрэг гүйцэтгэх нь. 3D хэвлэх технологийн ахиц дэвшил энэхүү ирээдүг бүтээх гол гарц. Тэнгэр багандсан барилгууд болон гүүр, далан зэрэг мега дэд бүтцийг бүтээх түлхүүр болж болзошгүй юм. Дэлхийд даяар орон сууцны хямрал нүүлээд байгаа энэ үед 3D хэвлэх арга нь тусламж хэрэгтэй байгаа сая хүнийг орон сууцаар хангах нууц хөзөр байхыг үүсэхгүй.